Мэнд оршихуй арцаг нурууны бариа-цэцлийн төв нь 2006 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Сүүлийн үед хүмүүсийн дунд элбэг тохиолдох болсон арцаг нурууны гажилт нь олон өвчний эхлэл болдог байна. Тэгвэл арцаг нурууны бариа-цэцлийн аргаар аливаа өвчнийг засах, урьдчилан сэргийлж болдог. Өөрөөр хэлбэл хүний өвдөж болох 4 өвчин тутмын 3-ыг нь засах буюу урьдчилан сэргийлэх боломжтой байдаг байна. Тэгвэл их улс орнууд эмгэн эмчилгээний аргыг улам бүр эрэлхийлж байгаа өнөөд мэнд оршихуй арцаг нурууны бариа-цэцлийн төвийн хамт олон эх орондоо эмгэн эмчилгээг нэвтрүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. За манай төв бол байгуулагдаад 8 дахь жилдээ ажиллаж байна. За манай төвийн гол онцлог бол одоо хүн ардыгаа бол эмгүүгээр эмчлэх гэдэг зорилтыг бол тавьж ажиллаж байгаа. Ямар эмчилгээ орох үгээр одоо арцаг нурууны гажилтаас болж одоо бүх өвчин үүсдэг учраас хөдөлгөөн заслал гэдэг дээр бол голж ажилладаг. Мэнд оршихуй төвд бүтэн биеийн бариа-цэцэл, татлаг, бомб зэрэг уламжлалт, анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Нэг удаагийн бариа-цэцэл эхлэхээсээ дуусах хүртлээр дунджаар 50 минут үргэлжлэх бөгөөд өвчний хүндрэлээс хамаарат 10-аас 20 удаагийн бариа-цэцэл нэг курс болдог байна. За эмгэн эмчилгээ гэдэг маань ерөнхийдөө бол хөдөлгөөн заслыг л бид нар эмгэн эмчилгээ гэж нэрлэж байгаа. Манайх бол одоо бүтэн биеийн бариа хийн дээр нь одоо физик эмчилгээнүүд бүгд хийгдэж байгаа. Нурууны татлах хийгдэж байна, нуруу тэгшлэг аппаратанд оруулж байна, бөөр нурууны шарлах хийж байна, бомб тавьж байна. Энэ бүхэн маань нийлээд ирэхээр бол цогц эмчилгээ гэж явдаг. Эмийн бус цогц эмчилгээ гэдэгт бол орж явдаг байгаа. За хүмүүс бол манай тандахтаа бол ихэвчлэн одоо нурууны хазаалтаас хүндэрсэн хүмүүс ирж байна. Тэгэхээр ихэнх нь хагалгааны заалттай л гэж орж ирж байна л да. Тэгэхээр бид нар болж игэл хагалгаанд орохгүйгээр л эмчилгээг л эрмэлзэж байна л да. Тэгээд хагалгаанд орохгүйгээр маш их хүн бол сайхан эрүүл болж байна. Арцагны үеийн гажилт гэдэг нь сүүчний яс болон ууцны уулзуур үе өөрийн орноо алдан гажиж байрлахыг хэлдэг байна. Ингэж гажсан арцагны үе нь нурууг мөрөөлгөж цаашдаа мөрөөс нь нугалмуудын хооронд нугаснаас гарч байгаа 31 хос мэдрэлийн судалд харагддаг байна. За энэ нь бидний мэдэх өвчнүүдийн их үндэс болдог байна. Арцагны үе ингэж гажихдаа тухайн гажилт нь аль талын үеинд илүү байгаагаас хамаарч ямар өвчнөр өвчлөх нь шууд хамаардаг байна. Хүзүүний 1-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд толгой өвдөх, толгой хавнах, толгой халуун оргих зовиорууд илэрдэг байна. Харин хүзүүний 2-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд толгой таллаж өвдөх, нүдний үг рүү хатгаж өвдөх, нүднээс нулимс гоожих, нүд аргах, нүдулах, захнах гэх мэт зовиор илэрнэ. Хүзүүний 3-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд хүзүү гоётох, хүзүү рүү халуун оргих, хүзүү хөших, чихшүүгэх гэх мэт зовиор илэрнэ. Хүзүүний 4-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд хоёр мөр дал руу хөших, цээж бачуурах шинжүүд илэрдэг байна. За хүмүүсийн ярьж заншилснаар хуян хөөрөөд байна гэх зовиор илэрдэг юм а. Харин хүзүүний 5-р үеийн дунд байрлах мэдрэлийн судалд харагдсан үед гар мэдээ алдах, бад дайрах, мөрний хөдөлгөөн хязгаарлагдах шинж тэмдэг илэрдэг байна. Хүзүүний 6-7-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдах үед гарын хурууны үзүүрүүд бад дайрах, мэдээ алдах зовиор илэрдэг байна. Тэгвэл сэр нурууны 1-2-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан үед бамбаа булчирхай зүрхний үйл ажиллагаа мууддаг. За ийм тохиолдолд нойр муудах, цусны даралт хэлбэлцдэг юм. Сэр нурууны 3-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд уушиг, гуурсан хоолойн үйл ажиллагаанд саатал учирдаг байна. Энэ үед ханиалгах, цээж хүндүрлэх, амьсгаадах шинж тэмдгүүд илэрч болно. Сэр нурууны 4-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд зүсний урсгалд саатал учирч цус өтгөрөх, цус чулуучих, цусны хан зузаарах, цусны хүүдийн нугалрах гэх мэт зовиор илэрдэг байна. Тэгвэл сэр нурууны 5-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд элэгний үйл ажиллагаа мууддаг байна. Сэр нурууны 6-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд ходоодны үйл ажиллагаа мууддаг. Харин сэр нурууны 7-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд нойр булчирхаан үйл ажиллагаа алдагддаг байна. Сэр нурууны 8-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд дэлгүүрийн үйл ажиллагаа алдагддаг. Сэр нурууны 9, 10, 11-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд бөөрийн дээд булчирхай, бөөрийн суваг гэмтдэг байна. Бүсэлгийн 1-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд цаврын өвдөх, бүдүүн гэдэсний гөрвөлзөх хөдөлгөөнд саатал учирдаг. Харин бүсэлгийн 2-р үеийн завсар байрлах мэдрэлийн судалд харагдсан тохиолдолд цавнаас доогуур чинэрч өвдөх, мухар олгон өрөвсөх зовиор илэрнэ.
Бүсэлгийн 3 дугаар үеийн завсар байрлах мэдрэлийн судалт дарагдсан тохиолдолд гуйорооч чинрэх, өвдөгний дотор талаар бад айрах, эмэгтэйчүүдэд савхаа заах, өндгөвчний үйл ажиллагаа муудах, үүнээс шалтгаалan хүүхэд олохгүй байх, сарын тэмдэг саатах, эрт цэвэршилт явагддаг байна. Харин эрэгтэйчүүдэд түрүү булчурхай, өрөвсөх, мөн бэлгийн сулралт, өртөх зовөр илэрдэг байна. Харин бүсэлгийн 4 дугаар үеийн завсар байрлах мэдрэлийн судалт дарагдсан тохиолдолд түнхрүү өвдөх, ирээн булчин чинрэх зовөр илэрдэг байна. Бүсэлгийн 5 дугаар үеийн завсар байрлах мэдрэлийн судалт дарагдсан тохиолдолд түнх бүдүүн гуй руу дагаж өвдөх, хөлний өсгий шагаавал руу өвдөх, үнээс болоод хүмүүс хөлөө зөгч цаашлаад явж чадхаа болдог байна. Хэр үзэгч танд энэ бүх зөөрүүдийн аль нэг нь илэрч байвал мэд оршихуй төвийг зорихыг санал болгож байна. За арцаг гаж гол шалтгаан бол ер нь бол даарч хөрөх, хүнд юм өргөх, за тэгээд хөдөлгөөний хомсдол, дутагдал, за тэгээд амьдралын буруу хэв одоо маяг гэж ярьдаг штэ. Энэ байдлуудаас л одоо арцаг маань ер нь арцаг нуруунд гажилт үүсчихэд. Тэгэхээр бол одоо хүүхдийг багаас нь одоо хүнд юм өргүүлэхгүй байх, дааруулахгүй байх, зөв суулгаж сургах гэд энэ бүхнийг багаасаа ингээд хэрэгжүүлээд эхлэх юм бол бүхэн эрүүл явах болцоотой байгаа. Мэд оршихуй төвөөр үйлчлүүлэхсэд эрүүл саруул болоод зогсохгүй мэслийн онштой өвчтнүүд ч ирээд хөл дээрээ босоод гарсан олон жишээ байна. Энд бол би анхаа энэ хүзүүний сэрний шохоожлэгтэйгээд бүр хүзүүдээр 2 салж чадахгүй өвдөг байсан. Их эмнэлгээр явдаг байсан. Бүр урагшаа 90 хөлтөр явж эмчлүүлээд ерөөсөө үр дүнгүй байсан. Байруулад өнөөдрийг хүртэл бараг 7 жил гарan байруулад энэ завиураасаа салсан. Хүн чинь ерөөсөө өөрийгөө мэддэг юм байна. Би өөрийгөө эрүүл явж байгаа гэж бодож ирсэн чинь ирээд яг шалгуулад үзүүлээд ирэхэд миний арцагны өөрчлөлтөөсөн. Тэгээд би одоо энд аюу их сэтгэл ханамжтай байгаа. Ер нь бол сая энэ баринд явснаар одоо нэг 12 хоногийн дараагаас бол бүр толгой ерөөсөө өвдгөө болсон. Бүр толгой ингээ бүр хөнгөрцөн, нүд нээгдэд гэмээр те. Тэгээ баруун талын бөөр бас энэ нуруунаас олж өвддөг байснаа өөрөө мэдээгүй. Нэг ганган үсгээл нэг ардын аргаар л ингээл өөрийгөө торгоогол яваадсан боловч яг нэг 12 дахь барианаас хойш бол бүр эргэж нэг жоохон өвдөж нэг сэдэрч байгаа юм шиг тэгж болж ирэл буцаад одоо бол ямар ч зовооргүй айгу гоё болж байгаа. За манай төвийн давуу тал гэвэл ерөнхийдөө бүх төвүүд үйл ажиллагаа адилхан. Бидний нэг давуу тал бол хүн бүртээ одоо өвчтөн болгонтой одоо тулж ажилтгал байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол дасгалыг бол ерөөсөө яг орж ирсэн өдрөөс нь заа яг одоо бүр өөрийг бүр харж хийлгэн ингэчээж одоо хүнд маань үр дүн гарна үхээс барьчаад гаргаад ах юм бол хүн бол идэгдэггүй. Тэгэхээр бол бид нар бол яг хүн бүртээ тулж ажилтдаг учраас манай одоо үйлчлэгийн манай төвийн гол онцлог бол энд л оршиж байгаа. Им уугаад түр зур тэр өвчнийг дарж болдог. Харин эмний үйлчилгээ гарахаар дахиад л өвдөнө. Сүүлийн үед хүмүүс зөвхөн эмэнд л найддаг болсон. Гэтэл цаад шалтгаан засагдаагүй бол дахиад өвддөг. Тэгэхээр үнэтэй эм тарианд мөг зарахгүйгээр эрүүлжих боломжтой гэдгийг тус төвийн мэргэжилтнүүд онцолж байлаа. Нурууны эмчилгээнд шаардлагатай нэг 2 дасгалыг нэг бүх хүнд заахыг л хүсэж байна л да. Бүх хүнийг мэддэг байгаасаа хийдэг байгаасаа гэл одоо бүгдийг эмгүй эмчилгээнд хамруулж эмийн бус аргаар одоо яаж эрүүлэдгийг гэдгийг бүх хүнд ойлгуулахыг л хүсэж байна. Энийгээ зорилттой болгож л ажиллаж байна. Амьдралын буруу хэвшил хөдөлгөөний дутагдлаас үүдэж арцаг нуруунд гажилт үүсдэг. За тэгвэл арцаг нурууны бариацлаар мэрэгшсэн мэд оршихуй арцаг нурууны бариацлын төвийг энэ удаагийнхаа нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ онцлон танилцууллаа. За тус төвийн хувьд 5 дугаар сургуулийн баруун хойдолд байрлаж байгаа гэдгийг дуулах гатаатай байна. Баялаг текстийг дэмжин нэвтрүүлэлтэд хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. Баялаг текстийг хамтдаа хөгжин